За та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг дахин хүргэе. За Израилийн тухай хэдүү үг биччихсэн чинь Facebook-ын шууд дамжуулалт гэх мэт одоо зарим үйлчлэгээ хязгаарлагдсан байгаа тул за богино бичлэгээр одоо та бүхэнд өөрийн үзэл бодлоо оруулсаар байна. За тэгэхээр 2026 онд Орхон аймаг Эрдэнэт хот байгуулагдсан түүх 50 жилээ тохиож байгаа. За үүнтэй холбогдуулан маш олон одоо хөрөнгө оруулагч нар, за ажил гүйцэтгэгч нар, за мөн одоо найз нөхдүүд, дотоод гадаадын жуулчд гэдэг одоо ирж байгаа. Тэгэхээр энэ ирж байгаа хүмүүстээ яаж одоо гарын бэлэг өгөх вэ гэж өмнө нь одоо толгой гашлахж явдаг байсан бол энэ удаа одоо энэ ойгоор та бүхэн толгой гашлах шаардлагагүй. Төвчөр юу вэ гэхээр Эрдэнэт хотын брэнд бүтээгдэхүүнүүд, брэнд гэдэг одоо ийм бэлэг дурсгалын зүйлийн багцууд за ширхлэгээр болон одоо багцаараа ингэж худалдаалагдсан байна. Баярлалаа гэж хэлээ залуучуудаа. За яагаад би нэг одоо ярианыхыг донцтоод байгаа вэ гэхээр одоо манайхан бол мэдж байгаа. За 2010 оноос ер нь эхлэлтэй ирсэн найз нөхдөд бас нэг гарын бэлэг өгөөд явуулчих юмсан тийм ээ Монгол ёсоор ингээд одоо эдмитийнхаа дууны одоо өмс катаг хүртэл одоо миний би одоо ингээд хиллүүлж аваад ингээд бэлэглээд ингээд юу болд байсан. За сүүлд одоо эдэн твсэн олбог өгдөг бол одоо бол яг одоо зориулж хийсэн юм бэлэг дурсгалын багцууд гарсан. Тэгээ маш өргөн сонголттой нэр төрөл өдрөөс өдөрч олжиж одоо чанарж байгаа. Тэгээд би одоо хайж явдаг байсан учраас одоо хайх шаардлагагүй болсон шүү. Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүн аваад Эрдэнэтийн бизнесийг, Эрдэнэтийн залуучуудыг бас дэмжиж 9 жижиг төлөөж нартай Эрдэнэт хоттойгоо одоо сурталчлах одоо ийм бэлэг дурсгалын зүйлийг бас өгөөрэй гэдэг зүйлийг хэлхийг хүсэж байгаа маа. За үг олдож үхэр холдлоо. Үндсэн сэдвтэ орё гэж. За чуулганы нээсэнтэй холбогдуулаад нэг айхтар олон юм ярьсангүй анхааралтай ажиглалаа. За онцлог асуудал юу гэх юм бол нэг л асуудал байна. Учрлал хийдэг ажлаа хийгээл явна. Улсын хурлын дарга нэмсрэн учрлал хийдэг ажлаа хийгээл явна. За улс төрийн нам ирэх барьж байгаа нам гэж ямар намыг хэлдэг вэ гэдгийг боосон чинь онцлог богинохон тайлбарлаж хэлчих гэж байгаа. Ирэх барьж байгаа нам гэж сонгуулаар мөрийн хөтөлбөр улс их орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, улсыг хөгжүүлэх бодлого төлөвлөгөөгөө боловсруулад энэ танилцуулсан бодлого төлөвлөгөөгөө ард иргэдэд танилцуулад тийм ээ ингээд ард иргэдэд дүнгээ тавиулаад Монгол улсын нийт ард иргэдийн олонхын саналыг авсан нам нь улс төрийн нам нь засгийн эрхийг авдаг. Эрх баригч нам болдог. Ийм л байж байгаа. Тэгэхээр эрх баригч нам гэдэг чинь өөрөө юу гэхээр ард түмний сонголт гэсэн үг байхгүй юу? Одонгийн цогт гэрлээ. Түүнээс зүгээр нэг учрал гэдэг залуу тэнцээ очиод ганцаараа одоо тийм үү сонгож очингуудаа ингээм хийгээ явдаг шүү дээ. Энэ намыг Монголын ард түмэн бодлогоо боловсруулаа. Та нар асуудлаа шийдвэрлээ. Тийм ээ? Тэр хүнийг ийм юм дээр томилоо гэдэг эрхийг нь энэ хүмүүст олгосон байхгүй юу? Энэ хүмүүс ард иргэдээс олж авсан, ард иргэдээс итгэл хүлээж одоо авсан мандатынхаа хүрээнд хуулийн хүрээнд эрхээ хэрэгжүүлж байгаа. Хуулийн хүрээнд эрхээ хэрэгжүүлж байгаа. Уг нь бол тэгээ таны хувьд бол өөр байт юм шиг байна. Уг нь одоо ажил намын дараагаар нэр дэвшээ сонгогч миний хувьд бас баярлалаа гэж одоо өөрчилж хэлжсэн. Би бол Монгол Ардын намын гишүүнчлээ. Гэхдээ өөрчм бас талархал илэрхийлье гэж хэлжсэн. Яагаад вэ гэхээр сайн ажиллаарай гэд шинээр сонгогч байгаа учраас сайн ажиллаарай. Хин нэгний утсан хүүхэлтэй тороол битгий байгаарай. Энэ ажил намын дотоод асуудлаа шийдвэрлээрэй. Нэг хоногийн өмнө гэсэн. Ёс зүйгүй этгээдүүдээс салаарай. Ингээд нэг өдөр ажил нам засаглал болно. Тэр үед бас нэг хийхүү гаргачихсан ардын намын эрх баригч намын 105 жилийн түүхт энэ улсын түүхийг бичсэн намын энэ улсыг байгуулсан намын алдаа оноон дэр дүүнэлт хийгээд алдааг нь засаад оноог нь өшөө сайжруулад улс төржгүйгээр ингээд явдаг болоосоо гэдэг үүднээс одонгийн цогт гэрэл дарахт уулнуудаас минь тус мэдэж эргэт нь бас уулзж учраас гар хурууг нь барьж явсан. Долоосон биш л те. Намынхан гишүүдийн хажууд нь уулзалтж одоо ингээд амжилт төсөөд ингээд гар барьж ялаа. Яагаад вэ гэхээр ардчилсан ном бол хин нэгний өмч биш. Уг нь бол Монгол төрийн хос багны нэг нь баггүй юу. Ийм учраас аль болох асуудлаа 10 гаруй жилийн хугацаанд ужигрсан нэг нэгний хүлээн зөвшөөрч чадхаа байсан. Одоо тэр пүрэв доржийн хэлсэн нэг үнэн үг байлаа шүү дээ. Нам байгуулсан нөхдүүдээс салж чадахгүй. Нөгөөдөл нь намдаа баг эзэн болоод хуугаад авчихсан. Тэгээ хооронд ингээл үзэл бодлон төлөвшөөгөө гаруудыг ингээл байлдуулаад өөрсдөө хэрэг хэмжлийг хамгаалах гал.
Тэгэл нэг юм л дотоод алаанаас илүү гарчдаг авчихсан. Бодлого байхгүй болчихсон. Дандаа шүүмжлэл. Тэгээ нам дотор нь юм болохоо байгаад нөх хідэн дээгүүр одоо нам байгуулсан хідэн нөхдүүд нь хоорондоо алдцаад ингээ яхаар ардын намаас боллоо. Ардын нам тэгээд, ардын нам ингээд, ардын нам манайхыг ингээд ингээл. Тэгээд ардын намын үгэнд ороод яваад байгаа хүмүүсүүд тэднийг хөөгөөчтэй намаасаа мэдж байгаа юм бол ардын намаар дотоод асуудлаа заалгад хэмжээнд очсон бол татан буугдаач. Нэг бол үгүй гэж байгаа бол энэ шүүмжилж илээ балаа энэ хэрүүл уруулын тэрнээс боллоо энэс болоо гэж бус өөрийнхөө толгой дөрөх бухал өвсийг харахгүй бусдын толгой дөрөх өргөсийг харж өөрийнхөө дотоод асуудлыг шийдэж чадахгүй гэж ард түмнээсээ олонхын одоо санал аваад мандат аваад ажлаа бас ингээ бодлогоо хэрэгжүүлээ явж байгаа хүмүүсийг шүүмжлээд ингээд одоо юу гэдэг хормоо хотод ингээ зууралдах одоо бас болимоор санагдах. Болохгүй юм байна харамсалтай. Болохгүй юм байна. Тэгээ би та бүхэнд хэлхийг хүсэж байгаа. Хотонгийн цогтгөрөл өчигдөр мэдэгдэл хийж байна. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын их хурлын дарга, Нэм осрын учрал Улсын их хурлын дарга хийхээ болтол нь хаврын чуулганд оролцохгүй л гэж байна. Та нэг зүйлийг бодоод зэрэг. Энэ зүгээр нэг Нэм осрын учрал юм уу Монгол Ардын намын асуудал биш үхгүй юу? Биш. Биш шүү. Уун гэж сонсч заяа. Ардын намын гишүүд дэмжиж сонсч, Арц намын гишүүд дэмжигдсэн сонсч, Монголын ард түмэн сонсч. Ухаантай цэцэн байх ч ерөөсөө хамаагүй. Тэнийг мулгуух ч ерөөсөө хамаагүй. Одонгийн цогт гэрлийн хийж байгаа ажил бол зүгээр ядарсан уулс төр гэж иргэн сонгогч хүний хувьд Монгол улсын иргэн хүний хувьд дүгнэж байгаа. Яагаад тэгэхээр үстэ танарт хэлээ. Би сая ярианыхыг дурсан тийм ээ. Учрал гэдэг залуу ганцаар гарч ичаагүй. Хуулиар хориглоогүй. Өмнө нь ч танаа намын даргаар ажиллаж исэн Зандаа хүүгийн их болд улсын хурлын даргаар ажиллаж илээсэн. Миогомбын их болд Монгол Ардын намын одоо дарга байхдаа улсын хурлын даргаар ажиллаж илээсэн. Яагаад бид нар ажиллаадсан бэхээр хуулиар хориглоогүй байхгүй юу? Нам өөрөө дотроо бүт зохион байгуулалтаа хийгээд ард иргэдээс асуудлаа шийдвэрлэх, гарц гаргалгаа гаргах, албамжаалт томилох мандатаа авсан хүмүүс өөрсдөө асуудлаа шийдэл юм. Дүнгээ 2027 2028 он тавиулна. Тэдний сонгуулийн жилийн хооронд гоншихондог баймаар байна. Бодлогоо боловсруулад ард иргэдэд танилцуулаад дотоод асуудлаа шийдвэрлэдэг баймаар. Зөв ажлыг дэмжиж хөө наа чинь энэ зөв ажил чинь энэ дээр ийм асуудал гараад энийг чинь ингэ шийдвэрлэж ингэ явдаг баймаар. Түүнээс биш хормоноос нь зууралтаад хөгийн ядарсан улс төр одоо бойкот үлээ тийм ээ хийдэг баймааргүй байна. Тэгээ ерөөсөө учрал сая зүүн бүсээр явлаа. Тийм ээ. Говийн бүсээр явж ард иргэдгээ уулзлаа. Төвийн бүсээр явлаа. Хойд бүсээр яваад дуслаа. Уулзалт бүрэн алга ташлалтын дунд явж байна. Энэ уулзалт би одоо өмнө хэлдэг байсан юм. Өмнө дандаа хаалтаа уулзалт явдаг. Альч нам нь байсан. Зөвхөн одоо нэг юу ч хэлсэн ойлгохгүй алга ташдаг гэдэг хүмүүс төрийн албаагч авчилж ихчдэг. Учрлын уулзалтан дээр энэ одоо зүүд ихэнхдээ ажиглагдсангүй. Арц намын олон гишүүд орж ирээд ийм гоё ийм одоо тийм ээ ийм гоё энергитэй уулзалтан дээр ийм гоё хөгжлийн төсөл хөтөлбөр бодлого ингээд яриа шийдэл ингээд хүрх үр дүнгээ танилцуулан ингээд явж байгаа. Энд дээр зарим нэг энэ ч болт бүтэхгүй байгаа зүйлээ яриха болиё доо. Амжилт хүсийг ингээд гаргаж явж байгаа юм. Ингэж ард иргэдтэй намынхаа гишүүд дэмжтэй. Дүү намынхаа гишүүд дэмжигдээд явж байгаа байхгүй учрал. Энэ зүйл одонгийн цогтгорол таалагдахгүй байна. Яагаад таалагдахгүй вэ гэхээр Нэм осрын учрал ард түмэндээ хүлээмж өргөсөн улс төрж байгаа байхгүй. Бид нь ил болж байгаа. Тэр үүнийг твжиж чадахгүй байна. Одонгийн цогтгорол нэгдүгээрт нь. Тэгээ энэ учраас зүгээр нэг ядарсан эрх баригч намын дарга их хурлын дарга байж болохгүй гэдэг. Болохоор яадаг юм? Альва нэг зүйлийг хүн дэнсэлдэг баймаар байгаа байхгүй. Ард түмний талд улс их орны талд аль нь хүн жинтэй байна. Асуудлыг эренбэлж чаддаг байх хэрэгтэй. Нэгдүгээр шийдэх асуудал нь вэ? Хоёрдугаар шийдэх асуудал нь вэ? Гуравдугаар шийдэх асуудал нь вэ? 4 5 6 7 8 хамгийн сүүлд шийдэх асуудал нь юу гэдэг. Одонгийн цогтгорол таны юм шүү дээ тийм ээ. Таны энэ хийгээд байгаа ядарсан улс төрийн акт бойкот ч юм ба шүү дээ тийм ээ. Ялсан намын дарга их хурлын дарга болж болохгүй. Энэ чинь таны хувьд бол одоо энэ цаг хугацаанд бол
Монголын улс төрд бол хамгийн сүүлд эренблэгдэх ёстой ажил байхгүй юу? Ер нь эренблэгдэх юм ажил биш юм. Асуудал анхаарал хандуулах шаардлага байхгүй. Гэтэл одонгийн цогт гэрэл юу хийж байгааг хүрээс тийм ээ. Одоо би хардаж эхэлж байгаа. Дүгнжсэн бол одоо би хардаж эхэлж байгаа. За Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх улсын хурлын одоо хуульд тийм ээ нэмэлт өөрчлөлт оруулах замаар улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах эрх зүйн орчныг улам баталгаажуул тодорхой болгож өгөхөөр хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан улсын хурлд засгийн газар дэмжсэн. За энэ хуулийн дээр юу байгаа вэ гэхээр шүү дээ тийм ээ. Одоо өчтөр улсын хурлын даргын нэг яран дээр дурдж байгаа байхгүй юу? Нийт хурлынхаа 13% нь суугаагүй. 100 гаруй удаа хуралдсан байхад 10 хэдэн хувьд нь суугаагүй улсын хурлын гишүүн байна гэж байгаа. Улсын хурлын гишүүн яах гэж сонгогддог вэ гэхээр би та нарын өмнөөс очиж тэнцэн асуудал яриа, бодлого яриа, та нарын оюун санаа бодол хүсэл зориг тэнцэн төрд илэрхийлье. Ажил амьдралын чинь дэмжих эрх зүйн орчин хуулийн чинь баталж өгөө. Хөрөнгө оруулалтыг татъя л гэж явдаг үст. Гэтэл ингэж явсан нөхөн тийм үү? Бүтэн 2 жил болж байгаа тийм үү? 2 жил болж байхад хурлынхаа 15%, 15% нь суугаагүй нэг боддоо. Төлөөлөх чадваргүй гэсэн үг үст. Төлөөлөх чадваргүй ийм нөхдүүдийг эргүүлэн татъя л гэж байгаа юм. Сонгогдохоор хаан зам болцсон юм шиг тэнцээ очи иргэнээ доромжилдаг, энэ иргэнээ ингэдэг, идэж уудаг ингээд ерөөсө 4 жил мөнхийн хамгаалтанд орчдөг. Ингээ буцаад нөгөө дараагийн 4 жил яадаг вэ гэхээр сонгуулийн өмнө хэдхэн сарын өмнө гарч ирэнгүүтээ нөгөө авилгаар авсан мөнгөөрөө одоо жоохон харанхуй бүдүүлэг байгаа улс төрийн боловсролгүй тийм ээ амьдрал хүнд байгаа нөхдүүдийг очиод устдаад ингээ сонгогдчихдаг. Ингээ ерөөсө буудаггүй мөнхийн ингээ сонгогдчихдаг. Энэ чөтгөрийн гинжин тойргийг тийм үү? Улсын хурлд орж бүх гэмт хэрэгээ далдалдаг. Ял завшдаг. Ард иргэдэд доромжилдог. Өөрөөсөө илүү хэн нэгний боломжийг булгаалдаг. Улс их орныг хохироод ийм нөхдүүдийг эргүүлэн татал гэж байгаа юм. Гэсэн чинь одонгийн цогт гэрэл улсын хурлын чуулганы учрлыг тийм ээ энэ ялсан намын дарга улсын хурлын дарга хийж болохгүй болтол нь чуулганд суухгүй гэж байгаа юм. Улсын хурлын дарга одоо энэ хараа энэ улсын хурлын чуулган дээр орж иж байгаа маш олон хуулиуд нэм мосрын учрал гэдэг залуугийн бүр тодруулж хэлэх юм бол өнгөрсөн хугацаанд улсын хурлд нэр дэвштэй Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр саналаар бүр нэг бичигт сонгогдсон хамгийн хэрэгдэн итгэлийг хүлээсэн гэсэн үг байхгүй юу? Энэ залуугийн манлайлал дор энэ хуулийн төслүүд чи явж байгаа байхгүй юу? Одонгийн цогт гэрэл бол та чадахгүй мэн. Хэрэгцээ нэм мосрын учрал тийм үү? Нэм мосрын учрал. Хууль бусаар олсон хөрөнгийг ер нь бол ард түмний хэлээд байгаа бол авилгачдын бүх хөрөнгийг хураах хуулийн төслийг нэм мосрын учрал санаачлаад та улсын хурлын дарга байсан бол энэ мүү эсрэг намын нөхрийн санаачилсан хуулийг батлахгүй гэж та бол батлахгүй юм байна. Дэмжиж гэж бүр батлах байдгүй бүр дэмжиж гэж амнаас ч үг өнөхгүй юм байна. Гэтэл улсын хурлын дарга нэм мосрын учрал манлайлалд орж иж байгаа. Энэ хаврын чуулганаар маш олон чухал хуулиуд хэлцэгдэнэ. Ард иргэд аж ахуйн нэгжүүдийн хүсэн хүлээж байгаа. Ус агаар мэт өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ард түмэн шаардж байсан хуулиуд энэ улсын хурлын чуулганаар орж хэлцэгдэнэ. Хиний манлайлалд гэж нэм мосрын учрлын манлайлалд нэг гин жишээ дуртай. Ардчил намаас хууль зүйн дутагдгийн сайд дэжсэн алтан гэрлийн санаачилж өргөн мэдүүлсэн байгаа. Авилгачдын бүх хөрөнгийг хураах хуулийн төслийг улсын хурлын даргын зүгээс бүрэн дэмжиж би баталнаа энэ хаврын чуулганаар гэдгээ илэрхийлж өчтөр. Өмнө нь ч ярьжсэн. Өчтөр албан ёсоор дэлхийд дээр зарлаж байгаа юм хуулиа. Яагаад тэгэхээр энэ шийдвэрээ. Яагаад тэгэхээр Монгол улс авилгын индексээр ухраад байна. Бид нар дэш өгсөх ёстой. Авилгачдын бид нар боломжийг хязгаарлах ёстой. Алтан гэрлийн санаачилсан хуулийн төсөл ард түмний хүсэл байсан бохгүй юу? Ард түмний хүслийг нийт ард түмнийг төлөөлөх үүргийнхээ өрөөнд алтан гэрэл өргөн барьсан. Улсын хурлын дарга аль нэг нам гэж тийм үү намчрахгүй улс төржихгүйгээр энэ хуулийн төслийг батлнаа гэдгээ хэлж байгаа байхгүй. Гэтэл одонгийн цогт гэрэл та учрлыг намын дарга одоо парламентын даргаас буулгачих юм бол энэ учрлын хариуцаад яваад байгаа яг энэ олон манлайлалдор яваад манлайлалаар нь оруулж ирээд байгаа. Анхдаж хуулийн төслүүд өргөн барьж оруулж ирээд байгаа. Энэ хуулийн төслүүд
батлагдахын хувьд эргэлзээтэй болоод ирнэ. Мантаад ирнэ. Учиршиг зөрөгтэй ил гарч ингэж чадах таавал чадахгүй юм байна. Манай намд яг одоохондоо энийг зөрөгтэй ил гарч ирээд улс төрчгүйгээр энэ эрх шиг ард түмний эрх шиг аж ахуйн нэгжүүдийн эрх шиг иргэдийн эрх шигийг хамгаалсан хүний эрх хэрэгжүүлэг хамгаалсан хуулийн төслүүдийг би боловсруулна гэдэг уулзч одоохондоо манай намд алга байна. Танаа намд бол байхгүй. Таавал бүр чадахгүй. Тэр учрлыг жижигхэн ялсан намын дарга улсын хурлын дарга гэж болохгүй гэдэг наана ярьж байгаа нэг ард иргэд юм мэдгүй хүмүүсийн тархиг угаах гэдэг шүү гэж ойлгож дүгнэж байгаа. Тэгэд учрлыг ингэчих юм бол энэ хуулийн төсөл бүгдээр зогсон байдалд орно. Тодорхойгүй хугацаагаар. Танд тархиа угаалгах хүмүүс тэгэн гутаа нөхдүүд яах вэ гэхээр та нар станаар ийм багхгүй 27 28 оны шоу хийх гэлээ л да. Тэгэд бас нэг нөхөр юу гэнэ? Энэ улсын хурл бол намын ажил биш шүү гинэ. Намын бодлого ярьдаг газар биш шүү гинэ. Гэхдээ намын бодлого ярьдаг газар шүү энэ чинь. Яагаад намын төлөвлөгөө бодлого ярьдаг газар вэ гэхээр шүү тийм ээ. Төрийн эрхийг улс төрийн намаар дамжуулж авдаг юм. Сонгуулаар. Яг ярианыханд би дурдсан шүү дээ. Ярианыханд яг нэг дурдсан бэ гэхээр мөрийн хөтөлбөрөөр танилцуулаад сонгууль өөр ард иргэдэд танилцуулаад ард иргэд нарцсан нам бол энэ мөрийн хөтөлбөр нь мяа юм байна. Хошоо ардын нам илүү юм байна. Гэт ардын намыг олон голгож байгаа юм. Ингээд олон голсон намын мөрийн хөтөлбөр гэдэг чинь өөрөө болохоор улсын хурлын ажил байхгүй юу? Ард иргэдтэй ажилласан амлсан амлалтаа хуульчилж, дэмжиж, батлах улсын хурлын үндсэн ажлын луужин чиг нөхгүй юу? Тэгэд ийм зүйлийг ойлгохгүй энэ улсын хурл Монгол ардын намын бодлого ярьдаг газар биш мэж нүдний булаа шившиг ийм юм яриа суугаад ийм өрөвдөлтөй яриа сууж штэ. Танаа намын зарим гişүүд та аргагүй штэ. Та өөрөө ийм хөгийн юм яриа сууж байгаа юм чинь танаа намын гişүүд тийм хөгийн юмрх аргагүй байхгүй. Сайж муулаад янз бүр яриад байгаа мөртлөнд Тэмүүжин гэдэг одоо нэг гişүн байж байгаа штэ. Баг насны охинтой янз бүр болдог. Нөгөөх нь яаж байгаа бас ийм чин гаваагийн ийм ёс зүг итгээд байж чамаагүй тийм байж чамаагүй за энэ хүний толгойн доторыг ашиглагээд танаа намын маш олон хүмүүсээр энэ одоо энэ улсын өнөөдрийн хаврын чуулганаар өчигдөрсөн хаврын чуулганаар батлагдах маш чухал хуулиудын ажлын хэсгийг ахлуулад явж штэ. Алтан гэрлэр ахлуулаад явуулж байна. Тэмүүжингээр ахлуулаад явуулж байна. Ямар ч улс төржихгүйгээр ажиллаа хийгээд тэгэд ажиллаа хийх гээд улс төрчгүйгээр ажиллаа хийгээд явж байгаа дарга ард түмнийхээ хүсэл шаардлагыг хангахын төлөө би ингэж ажиллаж чадна гэдээ манлал гаргаад явж байгаа даргыг огц руу буулгаж байгаа тийм ээ. Энэ бүгдийг гацаанд оруулах гэдэг ямар шүү дээ. За тэгээ би сайн чи бичиж авсан. Яг зөв яг хуулийн хэллэгээр биш зарим нь болохоор ингээгүүгээр бичиж авчих. Тэгэхээр бүгд сонсчээ. Одонгийн цогтгөрлөө та хүртэл сонсчээ. За яа. За тэгэхээр 2026 оны төсвийн төсөөлөл гэж байгаа. 2026 оны төсөв гэдэг чинь юу юм гэхээр манай улс энэ 26-нд юу хийх юм бэ хийхгүй юм бэ? Бид нар ямар мөнгө байгаа юм бэ байхгүй юм бэ гэдэг. Энэ зүйлээ бид нар тодорхой болгож авах чинь гэсэн үг байхгүй. Тэр 26-нд хийгдэх ажлыг бараантаа санхүүжилтгүй болгуулах гэж бойкот хийж ингэж дүгнж байгаа одонгийн цогт гэрлээ би. Түүний нөхдөйг. За 2027 оны бас төсвийн төсөөлөл гэдэг нэг юм байдаг тийм ээ. Ийм юм байдаг. Бид нар чинь энэ жил ийм юм өрг гэр бүл тийм байдаг. Энэ жил ийм юм чи дараа жил тийм юм аач гэдэг. Тэр 27 оныг хүртэл мандуулах чинь төсвийг нь тодорхой бичүүлэх чинь. Өнөөдөр хүн зарцуулах мөнгөө тодорхойлж чадаагүй хүн юу худалдаж авах юм өрг гэр дотроо. Яг үнтэй улсыг гацаач. За зээлийн хилцээр гэж байгаа. Зээлийн хилцээр гэдэг чинь манай улсын болон дотоод гадаад бүх юмтай холбоотой. Энэ зүйлийг энэ зээлийн хилцээр энэ улсын хурлаар хэлцэгдэнэ. За нийгмийн дадлын ерөнхий хуулиуд хэлцэгдэнэ. За энэ нэг алтан гэрлийн санаалсан авилгачдын хөрөнгийг хураах хууль хэлцэгдэнэ. За сайн үндсүүлийн цэцээс гарсан тэр нэг цэцийн дүгнэлт байгаа шүү дээ. Эрүүг хуулийн тусгай ангийн 13-14-ийн 1 буюу элтэд худал мэдээлэл тараах гэдэг. Үүнээс болоод тооц хариуцлагын хуулийн заалт байхгүй болчихсон. Үүнээс бас битүү энэ дормжлох худлаа мэдээлэл тарахж утгаа алдсан. Улс төрчдийн өвч төр, ард иргэдийн өвч төр. Нөгөөд нэг
авилгачдын гаруулсан олигарх компани өвчтөр. Тэгэл ерөөсөө Монгол хүний Монголын одоо айтайгаа явж улс төрчдийн, иргэдийн, бизнесийнхний нэр хүндийг унгаахт хуулийн зохицуулт хэрэггүй. Энэ хуулийн зохицуултын бушуухан шиг хийгээд Тэмүүжний санаачилсан хууль шүү дээ. Одоо нэг эрүүг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Танаа намын ингээд энэ гүтгэгч нарт тийм үү? Гүтгэгч нарт, шантааж нарт хариуцлага тооцох хуулийн төслийг гацаа гэж байгаа юм байна. Монгол улс хөгжих юм бол төмөр зам зайлшгүй. Төмөр замтай холбоотой хуулийн төслүүд ус хилцэг батлагдана. Энэ ажлыг төмөр замыг цааш нь хийхгүй гэж байгаа юм байна. За татврын багц хуулиуд орж ирж байгаа. Татврын багц хуулиуд аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой одоо ямар татвар төлөлөө. Ингээд татврын багц хуулиудыг батлахгүй гэж байгаа юм байна. Тэмүүжин татвар бууруулахын эсрэг явж байгаа юм гэж харж байгаа. Тэмүүжингийн одоогийн зөвтгөл. За онцгой албан татврын тухай хууль гэж явж байгаа. Боловсролын тухай хууль явж байгаа. Хүнсний аюулгүй байдлын тухай явж байгаа. Улс төрийн намын тухай хууль явж байгаа. Улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах асуудлууд явж байгаа. За Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хууль гэж явж байгаа. Одоо 2026 оны 6 сарын 1-ээс нь 7 сарын 1-ээс энэ Эрдэнэт чинь дархан чинь хот болох гээд ирнэ. Үүнтэй холбогдлолтой нэмэлт өөр шаардлагатай юм маш олон хуулийн эргэлзээтэй асуудал. Энийг хилцэх хот байгууллагатай холбоотой асуудал. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой шүү дээ. Одонгийн цогт гэрлээ. Чиний жижигхэн улс төрийн хажууд бол за эдийн засгийн эрхчлөөний хууль гэж байж байгаа. Одоо нэм усрын хүчил дарга яг манлайлалд орно явж байгаа. Эдийн засгийн эрхчлөөний хууль гэдэг бол ерөөсөө энэ хуулиар хуульчих гэдэг зүйл бол иргэн нэг ажилтай, аж ахуйн нэгжид тогтвортой ажлын байртай орлоготой болох гэдэг байхгүй юу? Та энэ эсрэг явж байгаа юм байна. За хяналт шалгалтын тухай хуулиуд явж байгаа. Монгол улсад өнөөдөр юунаас болоод өнөөдөр юм завхарсан байдал бий болчиход тэгэхээр хяналт тэнцэл, хяналт шалгалт гэдэг асуудал байж байгаа. Энийг маш нарийн оновчтой тодорхойлгоё гэд энэ хууль хүртэл явж байгаа. За Монгол Улсын засгийн газрын 2025 оны илүү 2025 оны ажлын тайлан гэлцсэн. Тайлан гэхээр зүгээр нэг сонсох биш байхгүй юу? За энэ ажил нь болцсон юм байна. Энэ ажил нь болоогүй юм байна. Бид нар энэ ажлыг дүнж санхүүжилт нэмэх хэрэгтэй юм. Энэ ажлыг санхүүжилтыг хасах хэрэгтэй юм байна. Энэ нь хэрэггүй юм байна, тэр нь хэрэггүй юм байна. Ийм өндөр ач холбогдолтой нийт 32 хуулийн төсөл. 32 хуулийн төсөл. 32 хууль энэ хаврын чуулганаар батлагдах юм. Улсын хурлын дараа нэм усрын уучлалын манлайлал, зоригийн дор ямар ч улс төржилтгүйгээр, намчралгүйгээр, популизмгүйгээр. Гэтэл энэ олон хуулиудыг одонгийн цогт гэрэл суудлаа ашиглаж тийм ээ. Та нарт одоо тийм ээ цөөхөн ч гэсэн та нарыг сонгосон иргэд биш тийм ээ. Яг та нар санал өгсөн бэхээр та нар очиод биднэрт байгаа энэ хуулиудыг батлаад ажиллаж амьдрах тийм үү? Ажиллаж амьдрах энэ эрх зүйн орчныг сайжруулах энэ хуулийг батлаад өгөөд та санал өгсөн байхгүй юу? Улсын хурлд ажил хийгээд. Гэвч чинь та нар болохоор тэрийг хараа. Улсын хурлд ажил хийхгүй. Энэ хуулиудыг батлуулахгүй гэд чуулганд суухгүй гэд ингэж штэ. Суулт хийн ч гэнэ юу ч гэнэ үү? Тэгэхээр та нар энэ дэр бодоод гараа. Энэ бүх ядан гэдэг чинь тийм ээ. Улс төрийн тогтворгүй байдал бий болж байна гэдэг чинь гадны хөрөнгө оруулалтууд зогсно. Ард иргэдийг хохироож, аж ахуйн нэгжүүдийг хохироож, улс их орны хөгжлийг хойш нь татаж, улс төр хийж 27-28 онд сонгогдно гэвэл ёстой түн майшгүй гэж би одонгийн цогт гэрэл болон чамд бус хүмүүс ч хэлхийг хүсэж байгаа. Одонгийн цогт гэрэл танд болон бусдуулт чинь. Бидний эрх ашиг тийм үү? Орон нутгийн эрх ашиг, ард иргэд аж ахуйн нэгжүүд, улс их орны эрх ашигтай тэнцдэг та нарын хэдэн хүмүүсийн эрх ашиг яасан том юм бэ? Хөрөнгө хураадаг хуулийн төсөл, хөрөнгө хураах алтан гэрлийн санаачилсан хуулийн төсөл батлагдчихвал чиний хөрөнгө хураагдах гэдэг нь. Танаа нам шургаж орсон санхүүжүүлдэг олон хулгайчуудын чинь хөрөнгө хураагдах гэдэг нь. Яагаад энэ хуулийн төслийг батлуулахын эсрэг явж байгаа юм? Улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах тийм өөгүй гишүүдийг эргүүлэн татах төлөөлж чадхаа байсан. Өргөсөн тангараас нятсан гишүүдийг эргүүлэн татвал таны тийм ээ ойр тойрны чинь дэмжигч нар бас санхүүжүүлэгч нарын чинь хөрөнгө хураачих гэдэг нь.
хөрөнгө хураагдаад эргүүлэн татагдчих гээд байна уу? Улс төрийн дэмжлэггүй болох гэдэг нь өөрөө чинь улс төрийн дэмжлэгтэй чацаж ирдэг ард түмэн улсын их ашиг гэж ямар таны их ашиг яасан том байна тийм ээ? Ард иргэдийн татварыг нь бууруулъя. Орлого олох боломжийг нь нээж өгч чөлөөлье. Тийм ээ? Энэ идж ууж байгаа хоол хүнстэй холбоотой, эрүүл мэндтэй холбоотой, хөгжилтэй холбоотой тийм ээ? Тэг маш олон хуйлууд явж байгаа нийгмийн даатгалтай холбоотой. Бүр маш чухал хуйлууд шүү дээ энэ. Бүр онцлог хуйлууд. Хүн болгон ярьж байна. Ухаантай хүн болгон ярьж байна. Эрдэмтэн судлаач бүгд ярьж байна. Юм мэддэг улсын хурлын гишүүд бүгд ярьж байна. Хаврын шуулганаар хэлцдэг энэ 32 хууль бол өндөр ажил бүтэлтэй. Хөгжлийн суурийг барих юм аа. Өнгөрсөн завхарлыг засах хуулиуд юм аа гэд. Энэ хуулиуд бүгдээр нэм осрын учрлын манлайлалдаар явж байгаа. Хамгийн гоё нь гол нь тэр эдрийг батлуулах байхын тулд учрлыг нь улсын хурлын дараагаас нь болгочих. Ингийн бол энэ хуулиуд бүгд гацаанд орно. Тэгээ одонгийн цогт гэрлийг тойрсон хэдэн авилгач нарын тийм ээ авилгач нарын хөрөнгө нь хураагчих гээд сандраад ах шиг байна. Хөрөнгө нь хураагчих гээд сандраад. Одонгийн цогт гэрлийг тойрсон хэдэн одоо өргөсөн тангарагасаа нятсан төр амнууд төлөөлж чадгаа байжсан. Сонгоцноос хуралдаач одоо бараг суугаагүй. Бүтэн 2 жилийн хугацаанд 15% нь суугаагүй. Санхүүжуулагч ард талууд чинь эргүүлэн татагдах гээд байна уу? Энэ эдийн засгийн эрхчлөөний хууль батлагдчих юм бол таны бизнес боогдоо тийм ээ. Таны одоо Tesla Group билүү? Tesla Group-ийн чинь хөрөнгө нь одоо орлого нь багасаад жирийн ард иргэд жижигхэн компаниуд ашиг орлого олж таны орлого хасагдах гээд байна уу? Нийгмийн даатгал нь зөв зүйтэй зарцуулагдаад татварын хууль нь одоо боловсруулагдаад татвар нь багасаад аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ард эрдэмтэн орлоготой болохоор таныг тойрсон авилгач нарын тийм ээ авилгаар олсон мөнгөөр тархиа угаалгаж та нарыг сонгодог сонгогч нар байхгүй болох гэдэг нь. Орлоготой болохоор та нарыг халтар 5 дөрвийг тоохгүй гэд. Яасан их айцтай, яасан их сандралтай, яасан өчүүхэн ямар жижигхэн улс төр хийд юм бэ? Улсын эрх ашиг, ард түмний эрх ашиг, аж ахуйн нэгжийн эрх ашиг ямар ч улс төрийн намын эрх ашигын дээр байдэн шүү. Одонгийн цогт гэрэл дарга. Та бол би Ванга шиг хэлчихв. 27 онд танахаас ерөнхийлөгч сонгогдохгүй. Яагаад гэж ийм хөгийн арчааг байгаа. Ямар улс төр хийж байгаа учраас. 28 он танах олон болохгүй. Яагаад гэхээр энэ олон хуулиудыг батлуулах эсрэг бойкот хийж байгаа учраас хувийн эрх ашиг, тойрон хүрээлэгч нарын ашигыг бодож улс төрийг гацааж, гадаадны хөрөнгө оруулалтыг гацааж, авилгатаа тэмцэж байгаа ажлаа эрчимжүүлж, авилгаар ухраад байгаа индексийг урагшлуулах гэсэн энэ ажлыг авилгатаа тэмцсэн ажлыг үр дүнгүй болох гэж. Авилгачдын хөрөнгийг хураалгахгүй. Улсын хурлын увайг өгшөдгийг эргүүлэн татуулахгүй, татварыг бууруулахгүй, улс төрийн намын тухай хуулийг шинжлэхгүй, тийм ээ? Засгийн газрын тайлбарыг сонсохгүй, 26 оны төсвийн төсөөллийг боловсруулахгүй, 27 онд ямар төсөө харахгүй. Энэ бүгдийн эсрэг явж байгаа учраас танаа намд Монголын ард түмэн тэнийг биш болохоор олох болгож санал өгөхгүй байхгүй юу? Тийм л байна. Тэгээ ингэж дүгнж байна. Ингэж хардж байна. Тийм л байна. Хэрэг алах одонгийн цогт гэрэл нэрээ. Зүгээр л та бол утсан хүүхэлтэй юм байна. Их л хэцүү болно. Хадны завсар хавчуулсан халиуны зулцах гэж их хэцүү баг тийм ээ. Тийм биш бол ямар ч тэнэг хүн бүх ард түмэн ийм зүйлийг хараад улсын хорон ард иргэд нь аж ахуйн нэгжид хамгаалалт ийм олон хууль батлагдж хагаад энийг батлуулахгүй улс төрийн бойкот ямар ч тэнэг хүн ингэ суухгүй байхгүй. Тэгэхээр таныг бол цаан чинь нэг хүн зарлал хийлцэн байгаа юм шиг байна. Дарамтлсан байгаа юм шиг байна. Энэ хуулиудыг батлуулахгүй байхын тулд чи чаддаг бүхнийг хий. Хэрвээ нэг хийгээд би энэ хуулиуд батлагдаад би хөрөнгөө хураалгаад би эргүүлэн татагдах юм бол чамааг одоо яаж үгэлцээ би мэддэг. Та дарамтанд орсон баг нэг бол. Тэр нь улсын хурлын гишүүдийг хамгаалдаг хууль хүчний байгууллагууд гэдэг бол одонгийн цогт гэрэл дарга магадгүй миний хардж байгаагаар миний дүгнж байгаагаар энэ хэн нэгэн авилгачдын тийм ээ эргүүлэн татагдах гэдэг гишүүдийн
авилгач хөрөнгө оруулах гэдэг авилгачдын занаанд орцсон байх юм бол, занлагид орцсон байх юм бол, иргэшээлд нь орцсон байх юм бол энийг Монгол төр улсын хурлын гишүүний аюулгүй байдлын баталгааг хангах ёстой. Энэ үүргийн хүрээнд тусгай зөвлөгөөний байгууллагад одонгийн цогцлыг хамгаалаарай гэж хэлхийг хүсэж байгаа. За баярлалаа баярлалаа. Нэм осрын учралд улс төржихгүйгээр улсын хурлын ажлыг явуулж байгаа Нэм осрын учралд ажлын өндөр амжилт хүсье.